За ингээд санал асуулгаар та нарын хамгийн их үзхийг хүссэн анимыг оруулахад бэлэн болоод байна. Энэ бол өөр ертөнцид их нэртэйгээ адал явдал хайдаг, романтик тэгтээ бас нэлээд хөгжилтэй. Та нар энийг хэрвээ байдгал нэг isekai, байдгал нэг аним гэж бодж ивэл энэ ч бас хард сонирхоор юмнууд нэлээд олон байгаа. Тэгэхээр та нарт таалагдана гэж бодож байна. За бичлэг бол шууд ийм тис ондоо ертөнцид эхлэнэ. Энд ч нь болохоор ийм оогор моогор янз бүрийн ийм мангасуудтай. Гэхдээ хүн болгон энэ мангасуудтай маш харис хэрцгий хандж байхад харин манай гол дүр болохоор мангасуудад амар илдэг ханддаг. Тэгээд мөнгө төгрөг өгдөг. Бүх мангасууд түүнд хайртай, тэ хүмүүсийн итгэлийг олсон ийм мундаг залуу байдаг. Бусад анимууд дөнгөж өөр ертөнцид бүх амьдралаа эхэлдэг бол энэ аним нь жоохон өөр байгаа. Аль эзэн дахиж төрөөд шинэ амьдралаа ингээ эхэлсэн. Гэхдээ бүх зүйлээ олоод авцсан. Нилээн төвхөнцөн байжсэн чинь хэн ч анзаарч амжаагүй тэл дахин нэг удаа өөр ертөнцийн рүү шилжчихтий. За ингээ бусад анимаас ялгаатай манай гол дүр бол 2 дахь удаага дахин төрж байгаа гэсэн үг. За тэгээ 2 дахь ертөнцөд ирсэн чинь 198 дахь баатраар дуудагдлаа гэд. За нэгээс нь доо энэ ертөнцид аль эзэн 197 баатар дуудагдсан гэсэн үг. Клайрод гэдэг нэртэй шидэт хаан тусд дахин дуудагдсан байна. Уучлаарай би гэхдээ 8 чинь шүү дээ. Би яагаад тийш ирч үгээд гайхаж байтал дахиад л нэг ижлэгэн түүхтэй Житрийн хааныг дийлэхийн тулд чамайг дуудлаа гэдэгтэй. Тэгээд шууд юм нохооны царайтай мэд гарч ирсэн ээ. За чиний шидийн чадварыг шалгах хэрэгтэй байна гэд шидийн шалгатыг. Тэгээд бүх үзүүлэлтүүдийг гаргаад ирсэн чинь тэгээд бүх статусыг гаргаад ирсэн чинь бүх чадвар нь хэвэн байдیں۔ Чи ямар нэгэн онцгой авиас чадвар юу ч байхгүй. Тэгсэн чинь Бурханаас ямар нэгэн авиас чадвар бэлгэлээгүй өстэй. Энд чи тэгэхээр яг хэвэн хүн шиг байна. Гэт ерөөсөн баатар шиг биш, яг хэвэн хүн шиг чадвартай гэсэн үг. Тэгээд л одоо бүх хүмүүс нь санаа зовлоо энэ бүтлгүй болчихжээ. Бид нар баатар дууд чадсангүй гээл бэжсэн чинь ямар гайхамшигтай юм бэ? Энэ бүх чадруудыг харалтаа. Домогт баатрын үзүүлэлтүүд байна шүү дээ гэд. Бүх чадрууд нь макста бүр тулцсан. Дандаа 999 хурд хүч, дефенс гэ бүх юм. Гэхдээ скил байхгүй. Харин манай гол төрлөө харсан чи болохоор бүх юм нь хэвэн тэн гот нь. За би тэгвэл энэ ертөнцид дахиад нэг баатраар дуудаг штэ тий. Энэ ертөнцийг аврах нь би байна гэдэргээл амар томроол гэдэм. Гол төр болохоор хөөе би энд байж тээ гэл баг анхаарал татгаадсэн чинь. Тэгэл ерөнхийдөө энэ хаан тулсан тий. Энэ хаан нүртэл энэ баатрыг хараад ёо. Энэ баатар бол манай улсыг аврахын дэлхийг аврах жинхэнэ баатар шүү гэл. Би шууд энэ баатрыг олон нийтэд зарлж байна гэл. Харин манай гол дүр болохоор тий ямар ч юм илүү дутуу чадвар байхгүй яг л жирийн хүн шиг болохоор ингээд санаа алдаа зогс тий. Үнэхээр энэ шинэ ертөнц гэж юу? Би буцаа явмаар ах юм. Тэгсэн чи хаан нь болохоор чамайг буцаага явуулж чадахгүй. Бид нар дахиж хаалгыг нээж чадахгүй. Харин оронд нь чамайг энэ тий ойд идэг лагерцайхан амраая. Бүх юмар чи ингээд тийчээгээ сайхан жаргаая. Чи харин баатрийн үүрэг гүйцэтгэхгүй шүү гэтэргээд. Тэгэл нэгээсэндээ манай гол дүр болохоор энэ ойд насан туршдаа амьдрах болчихж байгаа юм. Тэгээд энэ тухайга хамгийн гол нь хинт чилж болохгүй би энэ өөр ертөнцөөс дуудагдсан шүү гэж хинт ч хэлж болохгүй гэдэг. Тэрнийхэн жолоочтой нүртэл ярих гэсэн чаа үгүй намайг чамтай ярьж болохгүй гэж цаанаас тушаасан гэ. Тэг уучлаарай та арай боол юм биш үз. Хаанаас боолын тушаал авсан юм уу? Манай хуучин ертөнцийн тим байдаг гэсэн байхгүй гэсэн чаа. Энд мангас байна уу хүн байна уу ямар ч хамаагүй өснөрөө амьдарч болдог гэ. Нэгээс нь өмнөх ертөнцид нь бол мангасууд нь те дандаа ингээд тарчилдаг хүмүүсээр ялган гадуурхагддаг байсан бол энэ ертөнцид нь болохоор мангасууд нь эргэж хилээдэг гэсэн үг. Уучлаарай бид нар гэхдээ яг ямар ойлоо явж байгаа юм бол гэсэн чинь энэс цаашаа би чамд юм хэлж чадахгүй. Ингээд 20 хоногийн турш те энэ жолоочтой ч гэсэн огт юм ярьж чадахгүйгээр ингээд аялцаар байгаад ашгүй нөгөө ойдж ирдээ. За Дилавиза яг урдчин байна. Энийг хаанаас чамд өгсөн? Энэ бол ёроолгүй цүнх. Тэгэд нэгэсэндээ энэ цүнхэн дотор нь хоол хүнс мөнгө гитэр байгаа гэсэн үг. Ойрын зууртаа хэрэглэх тий. Тэгсэн чинь нөгөө энэ тэрэгний жолооч нь явахаас өмнө хэрвээ чи өхмээргүй л байвал энэ газраас хурдан олдох хэрэгтэй шүү заа юу гэж хэлчээ яваад өгчтэй. Тэгээд нөгөө цүнхийн шалгаад үзтэл яг өмнөх ертөнцтэй нэжлэхэн ёроолгүй цүнх байдیں۔ Тэгээд дотроос нэг сэлэм гаргаад иртэл энэ нь болохоор амар гоё харагддаг ч гэсэн тий. Ямар ч юм илүү дутуу чадваргүй амар суг сэлэм байдیں۔ Тэгээд дайраад ирсэн слаймыг алтал та левел ахлаа гэд мессеж ирдээ. Хөөе би дөнгөж нэг мангас салаад шууд левел ахиж байгаа юм шүү дээ гэд. Левел ахаад 2 левел хүрсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нараа бүх статусыг хараа. Им 2 бөөрөнки гэхээр та нар юу гэдгийг мэднэ үстэй. Та нар математикийн хичээл үздэг бол мэднэ үстэй. Энэ яг юу гэсэн үг вэ гэвэл 2 мом лаб биш шүү. Энэ момны тэмдэг лаб биш шүү. Тэр та нар юу гэдгийг мэдж байгаа үстэй те. Энэ бол нөгөө нэг юу илээ. За би марчлаа. Та нар математикийн хичээлийг үзээд тэгэхээр ойлгоно үстэй. 2 мом лаб биш шүү. Та левел ахсан учраас нэлээд энэ чадвар сурлаа. Гэт тэгээ тэрийг харсан чи амар олон чадвар сурцсан мэднэ. Тэгсэн чинь нөгөө нэг цүнхэнд нь биш те. Нөгөө хаанаас өгсөн цүнхэнд нь мангасуудыг дуудах тийм шившлэг хийсэн байдیں۔ Нэгээс нь доо энэ хаан бол энийг те энэ цүгийг хэрвээ бариа явж байгаа бол манай гол дурлал мангасуудыг өөртөө дуудах тийм шившлэг хийсэн байдیں۔ Хаан бол ерөөсөө энийг алсын энэ газар авчиж алахыг хүссэн л гэсэн үг. Түүнээс нь болоод саний слаймууд надлуу дайрсан байх нэ.
Энэ сэлэмч гэсэн ямар ч хэрэгцээг болчлоо. Та энэ цүнхэндээ хийсэн шившлгийг устгахыг хүсэж байна уу гэд нөгөөд. За тэгье гэсэн чинь шившлийг нь арилгаж байна. Үүний дараа энэ ойлоо орж амьдрах орон сууцаа ингээ олъё. Амьдрах орон зай олъё гэд ингээд орох гэсэн чинь нөгөө нэг систем нь шууд энэ ой бол маш их хортой хийгээр хүрээлэгдсэн байна. Та ороод шууд үгүй шүү гэд мессеж гараад иртээ. Энэ хор нь бол чөтгөрүүдийн ялруулсан хор. Нэгээс нь то энэ хорон дотор чөтгөрүүд амьдардаг гэсэн үг. Та энэ хорыг цэвэршүүлэхийг хүсэж байна уу гэд. Би тийм чадах юм үнэхээр чадах юм бол хий да гэдгсэн чинь за тэгвэл энэ эд шид таны 3-1 шидийн агуулмжийг өргөх болно. Та тэлтэй нөө гэдгсэн чинь би яг ямар хэмжээний байгааг мэдэхгүй болохоор за зүгээр эздээ хий гэдгсэн чинь нөгөө эд шид нь бүр амар том тойрог гарч ирээд энэ ойг нь бүр тэр чигт нь хоргоо болгоод зэвэршүүлчихтэй. Үнэхээр энэ ертөнцийн эд шидүүд нь ийм хүрчтэй гэж юу? Зүгээр нэг байдаг л нэг хүн бүхэл бүтэн ойг зэвэршүүлэх чадвартай юм гэж юу? Гэхдээ бодит байдал дээр яг тийм биш. Яг тэгвэл та нар математик үзсэн бол хязгааргүйн тэмдэг юм билэ. Би яг ч юм мартсан байна. Гэхдээ хязгааргүй их эд шидийн чадвараар энэ ойг бүхэлдэн зэвэршүүлж чадж байгаа гэсэн үг. Ойг зэвэршүүлсэн учраас таны левел ахлаа гэд араасаа бүр дахин зөндөө гараад иртээ. Хаан аава энэ чи арай л энд харгасан юм шүү гэсэн чинь миний охин юу н харгасан байгаа юм бэ? Энэ гүнж болохоор бидний буруугаас болж энэ баатар чин ингээд бүтлгүүцсэн шүү дээ. Яагаад та түүнийг ингэж шийтгэж байгаа юм бэ гэд. Магадгүй ирээдүйд түүний бас нэг wipe болох юм билүү те хэмэж байгаа. Тэр очиж чөтгөрүүдийн армийн бейс болсон гэж сонссон шүү дээ. Яагаад түүнийг тийшээ явуулж байгаа юм бэ? Тийм хогийн чадвартай хүнээр бид нар яах вэ? Тэгсэн чинь нэг шидтэн орж ирсэн ээ. Өнөөхтэй манай гол дүрийг явуулсан ойгоос маш хүчтэй тийм шидийн чадвар илэрлээ. Хаантаа ямар нэг өндөр түвшний ид шидэн хэрэгэлсэн бололтой. Тэгвэл манай баатар чи явахаас өмнө өөрийнхөө шидийг ашигласан байх нь шүү дээ. Ашгүй манай баатар ямар найдвартай юм бэ гэд амар бахархаад тэгсэн чинь үгүй хаантаа энэ манай баатарын явсан зүглөө биш бүр эсрэг талаас мэдрэгдлээ. Нөгөө нэг таны хог гэж гаргаж хайсан баатарын явсан зүгээс ирлэрлээ. Тэр ойгоос билэрлээ гэд. Тэгсэн чинь манай гол дүр энэ ойг цэвэршүүлэх төдийд 367 левелтэй болсон. Тэгээ уул нь энэ бид нартай ижилхэн дэлхийгээс ирсэн хүн баггүй уул нь. Тэгсэн чинь энэ тэмдгийг хараад энэ одоо ямар тэмдэг вэ? Юу гэсэн тэмдэг юм бол гэд бас л дотроо нөгөөдг мөөм зөөм гэж бодож байгаа илгөө. Тэгээд би ерөөсөн тийм тунтай чадвартай юм байх та өөр чадвар байхгүй юм бах та гэд бодож идэл. За ямар хэрэг мана над байгаа юм болоо гэд манагаа шалгах гэсэн чинь манаа гэсэн чинь аль эзэн буцаад дүрсэн байт. Яг ийм хурдан дүрчтэй юм уу? Тэгээ одоо яг яахаа гайхаж зогсоод миний чадвар хэр хүчтэйг нь би мэдэхгүй шүү дээ. Яг гаднаасаа тийм сүртэй харагдсан ч гэсэн энэ ойг яг сэрвшүүлж цадсан юм уу гэд өөрхийн чадвартай ингээд амар эргэлцсэн. Тэгсэн чинь нөгөө нэг систем нь та өөрийгөө хуургах ид шидийг ашиглахыг хүсэж байна уу гэд манай гол дөр болохоор нэрээ тийштэй. Би өөрийгөө ингэж таниулж болохгүй. Хаа намайг таньчих юм бол ингээд миний хойноос нэгж ирэх эрсдэлтэй. Тийм болохоор өөрийгөө хуургая гэд. За та хүүсээ сонгоно гэсэн чинь болж үз би энэ бид насан туршдаа амьдрмааргүй байна. Буцаад эрэхтэй болоод гэхдээ эрэхтэй арай өөр царай төрхтэй болж хөрж байгаа. За ингээд манай гол төрөг одоо энэ ертөнцид хинч танихгүй гэсэн. Цоошин хүн гэсэн. Тэгсэн чинь систем дахиад нэг удаа та алсын зан шилжилтийг ашиглахыг хүсэж байна уу? Хот руугаа буцаж очих боломжтой гэд. Би тийм чадах юм уу? Арай гүйл гэдэг тийм амархан уу гэд. Туршаад үзтэл шууд хотод дотор шилжээд ирчтэй. Ямар сэний ийм холын зан шилжилтийг чинь миний хуучин ертөнцид бол бүр хамгийн шилдэг шиднүүд л ганц хэрглэж чаддаг байсан шүү дээ. Энэ тэгээд энгийн хүмүүс хүртэл чаддаг болсон юм уу? Хөөе. Намайг хуучин ертөнцлөө минь шилжүүлээд гэхэд ашиглах гэцэл юу ч болтгүй. Мэдээч шүү дээ. Юу гэж энд болох вэ? За тэгвэл гүйлд олж хай, адал явдал хайхч болёо гэд. Энэ хот дундуур явжгаад хамгийн ийм чамин тансаг харагдсан байшин руу яваад очтол за та адал явдал хайхч болмоор байна уу? Адал явдал хайхч болохын тулд мөнгө хэрэгтэй гэд. Амар хөөрхөн ийм кас охин зогсож идэв. За тэгэхээр та ямар нэрээр адал явдал хайхч болмоор байна гэсэн чинь шууд тэр дорн нэрээ бодож олоод таарсан толгойд орж ирсэн нэрээ бодоод шууд Флио гэдэг нэртэй болчтой. Ямар хүний толгойд тэгэхээр Флио гэдэг нэр орж ирд юм бэ? Миний толгойд бүрстэй хэдэн зуун жил болсон ч ийм нэр орж ирэхгүй байх магадгүй. За ингээд таны үнэмлэгч энэ байна гэд энэ ертөнцийн нэгэсний үнэмлэгтэй ингээд болж байгаа гэсэн. Таск одоо энэ самбарнаас нь аваад ямар ажил хийх вэ? Яг ямар мангас алах уу гэд таска ингээд авах боломжтой болно. Тэгэхдээ манай гол дөр дөнгөж үнэлгээ авч байгаа болохоор хамгийн багаас нь эхэлнэ. Ингээд самбар руугаа хараад ээж идэл нэг жижигхэн охин хүмүүсээс юм асуугаад намайг Дилавайза ойлоо хүргээд өгөөч гэд нөгөө манай энэ гол дүрийн сая дөнгөж сая ирсэн ойлоо хүргээд өгөөч хүмүүсийн намайг хүргээд өгөх хүн байна уу гэд тэгсэн чинь хүмүүс болохоор тэр очин зүтгэрүүд эзлэгдсэн гэж сонссон штэ зүтгэрийн айран байгаа штэ тийшээ явах хүн олдохгүй байлгүй дээ гэд уушлаараа гэхдээ тэр ойн хажууд манай гэр бүл эд юм аа намайг тийшээ хүргээд өгөөч гэд ийм
хувц нууцсан те тас хар болсон ийм шавар мавар болсон ийм бүтээлгэн те тэгсэн чи хин одоо те ийм аюултай ойлоо маш бага мөнгөөр ийм ядарцаа охиныг хүргэж өгөхөйтэй те тэгээ хинч тоохгүй үжитэл манай гол дүр уучлаарай гэхдээ би зүгээр бол хүргэж өгч болох уу. Гэхдээ надад тийм ч мөнгө байхгүй шүү дээ. Болох юм уу? Ийм жоохон мөнгөөр болох юм уу гэдгсэн чинь зүгээр дээ би дөнгөж сая Делавейза ойгоос ирсэн байхгүй юу? Тийм болохоор би чамайг алсын зайн шилжилтээ ашиглаад хүргээд өгье гэдэгтэй. Тэгсэн чинь сонсч ирсэн бүх хүмүүс нь гайхаад юу алсын зайн шилжилтээ тэр чинь хамгийн шилдэг шидтнүүд л хэрэгэлдэж шүү дээ. Дэлхийд тэр хэдхэн шидтнүүд хэрэгжилж чаддаг шидийг яаж ийм бацаан хэрэгжилж чаддсан бэ? Энэ охиныг л төөрөөлж алах гал байна да гэд шивнэлтэд хэлдэг. Тэгсэн чинь нэг хүн сэлмэд алаасна. Хөөе чи би бол Балеросо хаант улсын Хоёрт Баатар чи дөнгөж сая алсын зайн шилжилт хэрэгжилж чаддаг гэсэн үү? Гэхдээ чи тийм өндөр төвчний шидтэн шиг харагдахгүй шүү дээ. Чи яриа худлаа ярьж байгаад наад охиноо хулгайлаад авч явах гээд байгаа юм биш үз? Наад охиндоо ямар нэг юм хийх гээд байгаа юм биш үз? Биднэрт баталж чааруул үгүй бол би чамайг маш хүчтэй шийдэх болно. Тэгээд энэ охин бас ганцаарна биш. Ингээ зөндөө өөр бас нилээд охтуудаа голцсон ингээд нэг баг гэсэн үг эднэр. Ингээ манай гол төрийг амар сүрдүүлээд сэжиглээд хэлдэг. Тэгээд манай гол төр болохоор өөрийгөө танилцуулаад би дөнгөж ядал явдал хайгч болсон. Та нар яагаад зүгээр дагаа явж болохгүй гэж би та нарт өөрийгөө батлан харуулъя гэд хинч харагдахгүй газар очисноо. За би одоо та нарт алсын зайн шижилтээ харуулъя гэсэн чинь нөгөө хэд зэвсэг мэсгээ бэлдээд за энэ хүн харахгүй газар энэ нь аш бид нар руу дайрхан дээ гэд амар ингээ бэлтгэлтэй ингээ хизээ мүдгөө ингээ тултахад бэлэн болоод бийжсэн чинь алсын зайн шижилтээ ашиглаад нөгөө ойлгож аваад иртээ. Өө эн чи чихнээсээ Делавейза ой биш үү? Яаж юм байж болт юм бэ? Тим холын зан ичидийг те ашиглаж чадна гэхээр чи үнэхээр тийм өндөр түвшний ичидтэн байх нэ? Би дөнгөж ичид сурж байгаа шидтэн байхгүй юу? Ноён филио. Түрүүн маш бүдүүлэг харьцанд уучлаарай. Би таныг жинхнээсээ ийм сайхан сэтгэлтэй мундаг хүн гэж бодсонгүй. Би сэтгэлийнхаа гүнээс уучлалт гуйж байна. Надад итгэсэн бол тэгвэл болж дээ гэсэн чинь нөгөө охин ойлоо алхаж очсноо. Уучлаарай энэ ойгч чинь дүүрэн хор бүрхсэн байсан шүү дээ. Тэр хорнд байхгүй болсон байх юм. Нэрээ тийм биш. Тэгсэн чинь манай гол дүрд болохоор нөгөө системийн шууд хэлдэг. Та чөтгөрт ийм зэвэршүүлэлтийн чадвараа ашигласан гэдгийг хэлж болохгүй. Аюултай шүү гэд нөгөө систем нь хэлдэг. Энэ эдийн нэг нь чөтгөр гэсэн үг. Яхүдээ. Imposter Among Us түр зүр аргашаа зогсноо та. Ингээл нөгөө нэг энэ багийн бүх эмэгтэйчүүд нь шууд зэвсгээ бариад бэлэн байдалд ортё. Хөөе хатагтай нараа юу болсон бэ? Чи биднэрт яг өөрхөн жинхэнэ төрхөө харуулна уу жижигхэн охин? Сүүлийн үед манай гүйлдэд хэн нэгэн жижигхэн охин тэ хүмүүсийг ингээд дагуулж явж ойлоо дагуулж явж алга болгоод байна гэсэн 102-оо тархаадсан. Гэтэл яг энэ үнэн болж таарлаа. Манай охин та нар одоо юу яриад байгаа юм бэ гэд ингээд амар айж баламгцсан ингээд зогсож ирсэн аа. Тэгэхээр хаан тус Хоёрт Баатруудыг хөлсөж намайг бариулахыг хүсчээ. Та нар тэгэхээр миний өөдөөс ийм зөрөгтэй ярина гинэ гэд нөгөө охин ч амар хөөрхөн уруултай, амар хөөрхөн нүдтэйсэн аа. Би бол Фенрис. Фингарил буюу Жөтрийн хааны дөрвөн дагуулын охин дүү Фенрис байна. За та нар надад ямар хандсны чинь төлөөс болгож би та нарыг шийтгэх болно. Арайч энэ Жөтрийн хааны дөрвөн том генералтай холбоотой нэгэн байна гэж хизээч сансангүй. Жижигэн Жөтгөр гэж бодсон шүү дээ. Тэгээд нөгөө Жөтгөр чинь болохоор энэ нөгөө хортой аавраа амар тархуулаад одоо энэ бүх хүмүүс нь те маш их аюултай байдалд орж ийн гэсэн үг. Хоёрт Баатрыг чинь ингээд алхахыг оролцсон чинь манай гол дүр авраад бид нэр Жөтгөрийн нохоонууд хизээч өөрийнхөө ангуудыг зутаалгадаггүй. Базарэ энэ Жөтгөрийн нохойг байж хахад би эднэрийг бүгднийг гяс аваад зутаж чадахгүй юм шүү дээ. Амжихгүй юм байна. Тийм болохоор би өөрөө бай болоод энэ охтуудыг хотлоо буцаага шилжүүлье. Систем энэ охтуудыг буцаага шилжүүлээд энэ чадвараа ашиглаад бүгдийг шилжүүлчихэ. Чи ганцаархнаа үлдээд бусдыг бүгдийг шилжүүлнэ гэдэг чинь ямар учиртай юм? Чи өөрөө миний хоол болохыг хүсчээ. Гэхдээ би энэ хоёр дахь ертөнцтэй те зүгээр ч нэг үххийг хизээс зөвшөөрөхгүй. Би өөртөө бүх чадваруудаа ашиглана. Миний энэ суух чадрууд түнд нөлөөлөх үгүйг нь мэдэхгүй учраас бүх чадруудаа ашиглахаас өөр арга галах гээд. Одоо нэг те нөгөө Infinity бүр хязгааргүй шүү дээ. Энэ бүх чадрууд нь те хязгааргүй амар хүчтэй чадруудаа бүгднийг амар тэнэг юм шиг асаач штэ. Амар хүчтэй шуурга гэдэг чадвар ашиглажтэй. Тэгсэн чинь энэ чонч гэсэн те Жөтгөрийн чонч гэсэн зүгээр ч бас шилждэг чадвартай юм билээ. Шилжээд ард нь гарангуудаа араас нь зуух гэтэл дэлхийн татах хүч гэдэг чадвараа ашиглаад нөгөө нохоогч эсвэгдүүлчихдээ шууд. Эн чинь юу вэ? Би хөдөлж чадахгүй байна. Яаж юм байж болтыг? Жөтгөрийн хааны дөрвөн генералын нэгнийх нь холбоотой шүү дээ. Яаж юм байж болтыг? Тэгсэн чинь нөгөө системийн шууд танд боолчлох гэдэг чадварыг санал болгож байна гэд.
Нэгэсэндээ манай гол дүр те өмнөх ертөнцид боолчлолын эсрэг энэ янз бүрийн угсааны хүмүүсийг хамгаалахын төлөө ингээд тэмцдэг байсан бол энэ ертөнцид нь ирээд өөрийгөө хамгаалахын тулд одоо нэг систем нь боолчлох гэдэг чадварыг санал болгож байгаа гэсэн. Арайч би яаж тийм хийж чаддсан бэ? Тэгсэн чинь нөгөө чөтгөрийн нохоо нь болохоор дэлхийн татах хүчийг сатааруул гэд бас нэг чадвар ашиглаж штэ. Тэгсэн чинь нөгөө чадварыг манай хүн няцаагаа ичт. Тэгсэн чинь систем нь дахин боолчлох гэдэг чадварыг санал болгож байна. Нохоо нь болохоор чадах ятгаараа өөрхөн байгаа бүх ид шидүүдэд ашиглаад нөгөө нэг дэлхийн татах хүч гэдэг чадварыг эсэргүүцгээд ингээ оролдоо л гэдэг. Яагаад миний бүх ид шидүүд нөлөөлөхгүй юм бэ? Ийм амар өрөвдөлтөй байдлыг ингээ хараад дахин харсаар л дээ. Үгүй байж уламгүй. Би хизээч хэн нэгийг боолчилж чадахгүй шүү дээ. Би шинэ ертөнцид ирээд хэн нэг тийм амьдралаар явуулмааргүй байна. Би бууж өгч байна. Надад ямар ч ид шид үлдсэнгүй, ямар тэнхээ алга, тулаанд ялагдсан баатарт ямар ч ирээдүй байхгүй. Тиймээс намайг алаадах яг одоо. Би юу гэж чамайг алж чадах вэ? Би чамтай анханасаа тулахыг хүсэхгүй байсан шүү дээ. Гэт өөрийнхөө дэлхийн татах хүч гэдэг чадвараа болиултал байж боломгүй. Би чинь чөтгөр шүү дээ. Чи яагаад намайг алахгүй юм? Би яг үнэнтэй хүн байна уу, чөтгөр байна уу? Надад ямар ч хамаалах. Бууж өгсөн хэн нэг би юу гэж алах вэ? Тэгэл болоо. Гэсэн чинь нөгөө нэг чөтгөрийн хон ч чи үнэхээр гинэ гэд хүн болоо урьжтэй. Тэгээд нөгөө чөтгөрийн хочин хүн төрхөндөө хуурчж байгаа гэсэн. Тэгсэн чинь ингээд амар те чон нохооч угаасаа шалтан байдаг болохоор ингээд хүн төрхтөө хуурсан чи шалтан болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай гол дүр болохоор ицснээ шууд өөр хүн хөрмийг өмсүүлээд хэрвээ чи хүмүүстэй дахиж дайтахгүй гэж надад амлавал би чамлуу дахиж дайрахгүй. Нэрэ тийм миний цүнхэн дотор ямар нэг юм байх хэвээр цүнхнээс хувцас гаргаж өгөх гээд уудалж исэн чинь нөгөө охин жухаалдж очиод нөгөө систем нь болохоор чөтгөрийн нохоо бүх мана ид шид бүх тэнхээгээ дуусгасан учраас шууд унтах горимдоо орсон байна. Тэгээд орой болтол нөгөө охины чи сэрхийг хүлээдээ. Тэгээ энэ хоорондоо ямар чадвар суржээ гэд. Тэгээ нөгөө өмнөх хүмүүсийн 100 баяраа ингэ бодож үзээд үнэхээр л би ийм гот супер чадвартай юм байна да тэгвэл ягаад би ийм амар хүчтэй чадвартай байгаа юм бол тоо. Тэгээд харин нөгөө охин чинь сэрэнгуутаа би түүний өдөөс юу ч хийж чадсангүй гэж юу. Түүний ид шид үнэхээр ёроолгүй сав шиг. Би хүмүүсийг маш сул дорой гэж боддог байсан шүү дээ. Ийм хүчтэй хүнтэй өмнө хязгаарч таарч байсангүй. Базара миний ид шид буцаад нөхөн төлжиж Фенрис чи сэрцээ мүү гэсэн чинь нөгөө Фенрис нь болохоор чи намайг унтчих хооронд эмчилгээний шид ашигласан байх нэ. Манай гол дур бас те ингээд цаанаасаа санаан зовоод ид шид ашигласан гэсэн. Хүмүүс бол ерөнхийдөө энэ чөтгөрийн нохойг бол те шууд арсын ингээд зулгаач аваад мөнгө олохын тулд ингээд өвчтөг байтал чи намайг ингээд эмчилж өглөө гэж амар их талархаад би Фенрис амлаж байна хизээч хүмүүсийн эсрэг дайрахгүй гэж. Тэгэхэд ийм хүчтэй шидтэн таны өмнө би өвдөн сөхөрч таны боол болоход бэлэн гэдгээ амлаж байна. Би үлдсэн бүх амьдралаа таны төлөө зарцуулах болно. Одоо нөгөө чоны удам те ийм чөтгөрийн нохоо учраас бардам зантай хэрвээ амьдралдаа нэг удаа тулалаад ялагдах юм бол тэр хүнийхээ төлөө насан туршдаа зүтгэдэг. Одоо яг л зэрлэг нохоо чон шиг л гэсэн. Амар тийм сэтгэлдээ үнэмч та нар бол мэдэн шүү дээ. Бодит амьдрал дээр ч гэсэн чонноос илүү үнэнч амтэн хаанч байдгүй. Тийм болохоор чөтгөрийн нохоо учраас ингээ манай хүн өөрийн гэсэн амар үнэнч нөхөртэй болж байгаа гэсэн. Таны зарцаа болгоны юу өснө хэлэг би таны хэлсэн тушаалыг бүгдийг дагах болно. Хажуудаа байлгаач ээ. Гэт манай гол дүр болохоор тий мэдээж юу гэж боол шиг харьцаж чадхав. Өмнөх амьдралаа боолын эсрэг тэмцдэг байсан болохоор энэ ч гэсэн чадахгүй шүү дээ. Нөгөө нэг охин ч бүр амар уйлахаа шахаад бүр би өөрөө ийм боолтой байж чадахгүй гэдгсэн чинь нөгөө Фенрис чинь намайг авахгүй махта өргөх юм бахта энэ хүн гээд амар айгаад хэрвээ та намайг авч явахгүй бол би амиа орлох болно. Би таны төлөө зүтгэж чадахгүй бол үгсэн дээр гээд тэгсэн чинь за бууж өглөө намайг насан туршдаа даг заяа би амлаж гин гэдгсэн чинь ойлголоо. Ингэсний дараа манай гол дүр бүх юмаа тайлбарлаад би өөр ертөнцөөс ирсэн энэ ертөнцийнх бишээ. Би энэ ертөнцид баатар болохоор ууланд дуудагдсан гэхдээ надад ямар ч чадвар байхгүй сул дорой гэсэн болохоор би хөөгдөж гарсан. Тэгээ хуучин ертөнцид рүү очиж чадахгүй учраас ингээд л явж байна. Тэгээд нэг хувирах чадвараа ашиглаад яг өөрхөн жинхэнэ төрхөндөө хувираад за энэ бол миний ерөн жинхэнэ төрхөө. Би ерөн энэ ертөнцид төрхөө хувиргаж байж байгаа. Тэгэхгүй бол хаан тус намайг олоод мэдчиж магадгүй. Чамд би ингээд итгэж байгаа болохоос өөрхөн жинхэнэ төрхийг харуулж байна. Тэгээ одооноос яг юу хийхэж би мэдэхгүй байгаа. Хэрвээ чи намайг дагаж явбал хэцүү байх бах та. Чи дараа нь харамсан шүү гэсэн чинь Фенрис болохоор манай аваг болохоор ерөнхийдөө л нэгэнд өөрхөн мастер гэж тодорхойлсон бол тэр хүнийг насан туршдаа дагдаг. Тэр бол манай омгийн дүрм. Хэрвээ та миний мастер болох юм болоо би насан туршдаа таныг дагахад бэлэн. Юу ч болж исэн би таныг дагах болно. Тийм болохоор мастера намайг хажуудаа байлгаач ээ. Тэгээд ингээд манай хоёр сайхан сэтгэл ингээд нийцсэн болохоор мастер зарц хоёрын харьцаатай болж байна гэсэн. Харин ингээд ордонлогоо буцах юм бол ордон дээр нөгөө баатар чинь тий нөгөө гайхуулаадсан амар хүчтэй мундаг баатар чинь ордон буцаад төрөөд ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг өөрхөнд айрамтай лаг энэ хаан тулсын айрамыг дагуулад жүтгэрүүдтэй тулдахаар амар лаг явсан ш. Тэгсэн чинь бүх цэргүүд нь ялагдсан. Жүтгэрийн баавгаад ялагдсан. Таны энэ цэргүүд чинь хитрхий сул дорой байсан болохоор танаа айрам чинь тэр жүтгэрийн баавгаануудад ялагдчихлаа. Яаж ийм байж болдгийг намайг яаж ийм сул дорой цэргүүдтэй хамт явуулж чаддаг байна та. Таны цэргүүдээс болоод би ингээ ялагдчихлаа. Би өөрхөн бүх чадвараа ашиглаад чадах ятгаараа олон хүн аварсан шүү. Надаас өөр хүн байсан бол бүх цэргүүд чинь өөхөх байсан заа юу.
Гэт бүр амар томоо өөрөө ялагдчихаа тий. Ялагдсанаа мэдэхгүй шавхруугаа мэдэхгүй бас ингээд амар томорцсон. Өөрхөн бүх бурууга энэ цэргүүд рүү тогтож байгаа гэсэн. Тэгсэн хараа энэ цэргүүд нь болохоор яг хаанд нь үннийг нэлдэ. Тэгээд ийм амар хүчтэй баатар ирнэ. Огт тулаанлуу дайрж ороогүй. Харин цэргүүдийн хамгийн ардан зогсоод цэргүүдийг довтлуулаадсан. Тэгээд цэргүүдийг ийсэж яв, тийсэж яв гэд ингээд ямар зохион байгуулалтгүй удирдсан. Тэрнээс нь болоод нэгсэндээ ялагдсан гэсэн. Тэгээ энэ баатар нь болохоор ийм амар хүчтэй статустай гэж яаж ялагдаж чаддаг байна. Миний энэ үзүүлэлтээр бол би тэднийг бут зохиох хэрэгтэй шүү дээ гэд. Ингээд амар гачлаа явжсэн чинь Цуя гэд гүнжин нэрэнгута манай гол дүрийн охтуудын нэг болох байхаа тий. Ийм амар сайн бүлдтэй байж тий. Болохгүй гэж байхгүй хаа. За энэ охин нь болохоор амар зөвүүн үгээрээ бүр идэт энэ баатрыг айл эзээ удирдаад эхэлсэн гэсэн үг. Харин манай гол дүр болохоор нөгөө Фенристэй хамт гүйлд дээр очиж дахиж ажил авахар явдээ. Тэсэн чинь нөгөө Фенрис ч юм болохоор юм л бол мастер гэ. Ингээ явж идэл нэг ногооны мохлохын хой хадагтай дөнгөж ирсэн ногоонууд ээ шүү. Ирж авах уу? Нөгөө Фенрис ч хадагтай гинэ. Тэгсэн чинь манай гол дүр болохоор би нөгөө нэг өөрсдөө сонин харагдуулахын тулд гэрсэн хосууд болгож харагдуулахаар ич хит ашигласан байгаа. Хүмүүс хоёуланд нь саад болохгүй сайхан эргчлөөтэй байж чаднаа. Чамд муухай санагдаагүй сте гэсэн чинь мэдээч зүгээр би таны эхнэр бай гэхэд уул нь ид шидэж те нүг энэ өөртөө ингээ сонио харагдуулахгүй тулд ингээ хэрэгэлсэн ид шид байхгүй гэсэн чинь Фенрис нь болохоор би таны эхнэр болоход бэлэн байна гэд бүр ингээ амар дүрдээ итгэцэн. За хараа хоёлаа газ орохгүй болохгүй нэгэд шууд хэлж дуусаагүй дагуул орчтой. Тэгээ ийшээ оронгуудаа Фенрис бас те үнэлэх шиг юм авч өгч байгаа гэсэн үг. Фенрис чинь жүтгэр учраас энэ ертөнцийн ямар ч ийм үнэлэх юм байхгүй. Надаа бас ийм тэмдэг байгаа болохоор чамд ч гэсэн аваад өглөө гэдгсэн чинь манай овогт болохоор хамт агнсан ангийнхаа ясуудын мүлжөөд нэг нэгээр залхидаг тийм уламжлалтай гэрлэхийн тулд тэрүүнт яг ижилхэн та надад энийг өгж байгаа мэн те гэд байзаараа надаар яс залгуул гэж хэлэх юм биш үсттэй гэд манай гол хөвдөр айцсан. Яс юу гэж залгих вэ? За тэгэхээр таны нэр хэм бэ гэх нөгөө кас нэрийг асуусан чинь сонсцгоо хүмүүсээ миний нэрийг бол Алтарт гэд Фенри гэдгсэн чинь манай гол төр зогсоогоод рис гэдэг юм манай их нэрийг гэд юм яриад байжсэн чинь яаралтай квест хой зүгт маш их хэмжээний сайко баагаанууд гарч ирсэн гэж мэдээ ирлээ. Хүмүүсээ тэр сайко баагаануудыг алах хүн байна уу? Бүгднийг зогсоох хэрэгтэй байна гэдгсэн чинь хүмүүс нь болохоор наад баагаанууд чинь нэрээ Баатрын армийг ялцсан гээстэй гэд нөгөө Баатар биш тий цэргүүд нь дагуулж яваад ялагдсан шүү дээ. Тэр чин энэ баавганууд гэхгүй юу? Тэгсэн чинь кас нь болохоор зөвхөн энэ удаад баавааг алах юм бол үний дүнг нэг нугалж төлөх болно гэд. Хэрвээ энэ баавгануудыг алах юм бол тий хоёр дахин их мөнгө авнаа гэсэн. Тэгсэн чинь Фенрис нь болохоор сайко баавгануудыг хоёлаа бол өлөгхөн дийлэн штэ. Бүгднийг ялчyaa. Гэсэн чинь манай гол төр болохоор тэр жинхэнэ Баатар чин дийлж чадаагүй штэ. Би юу гэж дийлж чаддсан бэ? Тим амар Баатар дийлэг байтал гэд. Тэгсэн чинь Фенрис нь болохоор би ганцаараа яваад бүгднийг алчаад ирье да. Би өөрөө ямар хүчтэй гэдгийг чамд батлан харуулмаар байна. Ингээд манай гол төр хамт дагаж явахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Яаж ганцаар нь явуулах вэ те? Тэгээ шууд нүг сайко баагаануудын харгасан газар руу телепорт хийж ирээд хэрвээ хоёулаа хамтрах юм бол чөтгөрийн эзэнник ч гэсэн магадгүй дийлж чадах байх. Харин энэ тэр сайко баагаануудыг болохоор хормын дотор хоёулаа дийлээд сайхан бүх мөнгө авнаа гэд. Хөөе байж хоёулаа хамтруул чөтгөрийн эзнийг дийлнэ гэсэн үү? Энэ манай энэ хоёр хос ч юм тэгвэл чөтгөрийн эзнийг дийлэх хэмжээний амар хүчтэй гэсэн үг юм уу? Фенрисээ бүр юм гинэн царай гаргачаа те. Юу амар юм хэлд юм бэ? Тэр чи бид нар бүгд чөтгөрийн эзнийг дийлнэ гэсэн үг юм уу? Тийм амар юм зүгээр те ярианыхаа дунд ингээд хавчуулаад хэлчихдэг гинэ. Хоёулаа амар мөнгөтэй олноо гэд амар баярлаад. Тэгсэн чи баахан эмгтээчүүд орилох чимээ сонсог. Тэгээ яваад очтол сайко баагаанууд ингээд нөгөө хэдэн октод ч хүрээлцээ. Энэ хэдийн юм чи те яагаад энэ хамаг л хүчтэй хүмүүстэй ингээд орооцолтоод идэм те. Тэгсэн чи Фенрис нь харангуудаа арчааг юм ийм сул дорой хүмүүсийг хоёулаа зүгээр нүдэн анчаа. Эднэр өхнүү байна хоёулд нь хамаагүй шүү тэгтээ. Тэгсэн чи энэ хэдэн октод нь болохоор чадах байдгаараа л те амьд үлдэхээр ингээд тулдаад байгаа байхгүй амьд тэмцэн тулдаад байгаа байхгүй. Тэгээд аль эзэн нэг хүрэн арьстай охин нь болохоор шахагдсан бүр. Тэгээд нэг гараа ашиглаж чадахгүй болсон. Тэгээд ингээд яг ингээд идүүлэхийн даван дээр lightning bolt гэд нэг баавган дээр иш бүх баавган дээр ашигла. Тэгээ ингээд бүх баавгануудыг шарсан махалгачиж байгаа. Харин тэгээд хамгийн сүүлд үлдсэн баавгайг болохоор манай Фенрис тэнгэрээс бууж ирэнгуудаа өшөглөөд. Ингээд манай Фенрис болон гол дүр хоёр маань ингээд бууж ирээд ноён Флио та энд юу хийж явж байгаа юм бэ? Бид нарыг аварсанд маш их баярлалаа. Бид нарыг та дахиад нэгэн удаа аварлаа. Өмнө нь болохоор энэ охтуудыг телепорт хийгээд жүтрийн хооноос аварцсан шүү дээ. Одоо энэ удаад болохоор энэ жүтрийн баавгануудаас ингээд аварчиж байгаа гэсэн. Танд маш их баярлалаа. Бид нар танаар ингээ хоёр дахь удаа авруулна гэж хизээч сансангүй. Бид нар таныг амьд үлдэнэ гэж итгэж найдаж байсан. Гэхдээ ийм амар Монгосын эсрэг ч гэсэн тэгж тулдна гэж хизээч бодож ийсэнгүү. Мангас гинэ чи намайг сайн мангас гэсэн үү дээ гэд. Энэ охин чи юм билээ гэсэн чинь Фенрисийг яг нөгөө нэг жүтрийн нохоо гэдгийг хэлэхгүй тулд
миний аялалд хамтарч байгаа хамтрагч маань хоёулаа чин эхнэр нөхөр гэж явсан бистэ. Эхнэр нөхөр байха болцсон юм уу? Тэгээ амар сэтгэл гутраад ингээд бэжтэл дахиад нэг баава гарч ирээд араас чин ингээд орилсон чинь ирээс нь амар ууралцсан бүр эргэж харснаа. Конкурер хаки эргэлжтэй. Чийсээ яаж түүнийг унгаач өгсөн чи. Би яагаад шүү дээ зүгээр л харсан даа гэ. Юу гэж зүгээр харах вэ чи бүр хаки эргэлжлээ шүү дээ. Чамайг дийлж чадахгүй гэж бодоод шууд буугаад өгч байгаа гэсэн үг үү гэсэн чи нөгөө баавгачаа амар ангуудаа шууд бууж өгч байгаа гэсэн. Энэ баавганууд нь бас амар үнэнчтэй ийм амар бардам амттай тийм ээ лээ. Хараа тэгвэл энийг хоёулаа өөрсдийнх нь тэжээвэр амтнаа болгоё тэхүү. Шин тэжээвэр амтна уу гэдэг энэ хоёр ингээд. Тэгээ хоёулаа ингээд тэжээвэр амтнаа болгоё ингээд яревчсэн нөгөө дөрөв охтууд нь даач сайко баавган штэ хамгийн хүчтэй мангасуудын нэг штэ юу яриад байгаа юм бэ? Хүний армиг надад ч өлгөн дийлдэг амар мангасууд штэ гэдгийгсэн чинь нөгөө ярьж байгаа болохоор хоёулаа ийм амар мундаг тэжээвэр амтнаа болчих юм бол нилээ амар байна штэ ирээдүйд ч гэсэн те ингээл амар гой юм яриад байгаа байхгүй. Тэсэн нөгөө хэдэнд болохоор байдгаар айцсан. Энэ хоёр чи ямар сонин гачин хосууд вэ? Энэ бавааг тэжээвэр амтнаа болгох шийд ашиглаад дахиж хүмүүс рүү дайруулж те ингээ хүмүүсийг айлахгүй тулд дүр төрхийг өөрчлөөд жижигхэн амьд болгочтой. Манай Фенерс нь болохоор та мундаг юм аа. Хоёул энэ тэжээвэр амтны юу гэж нэрлэх вэ? Psycho bear юм чи. Сайбаг юу яаж яана гэдэг. Ингээд бүр айл эзээ хосууд толцоо ингээд өөрсдөө мэдээгүй тэл нөгөө эмэгтэйчүүд ч юм болохоор ганц цогцолтойроо Psycho баавгайг ингэж дуусгана гэхээр энэ хоёр хосууд гээд. Ноён Филио бид танаас асуух юм байна. Биднийг дагаа яваач гэд. Та биднийг маш аюултай нөхцөлөөс 2 удаа аварсан. Тийм болохоор би таныг өөртөөгөө жинхнээсээ танилцуулъя. Би бол Тлайрод хаант улсын Хуягт Баатар Балероса гэдэг. Энэ болохоор Блосsom амар хүчтэй фарм дээр ажилладаг фарминг охин юм бэлээ л дээ. Дөнгөсөв адлын явдал хайгч болсон. Энэ болохоор Билери хаант улсын морийг те морины зүчээд ингээд моринуудыг ингээд арчилдаг байсан. Нэг мэдсэн чинь Хуягт Баатар болсон байсан. Харин энэ болохоор Билано гэд шулам хамгаалтын шидэнд илүү чадвартай юм шулам. Харин одоо танаас хамгийн чухал асуултаа асуумаар байна. Та биднэрт яаж суллахыг зааж өгөөч. Ингээд хэд хоногийн өмнө нэг Баатрын арим те энэ баавгануудад ялагдсан. Тэгээд энэ Баатар нь амар сул дорой гэдгийг аль хэзээ харуулцаа. Амар уурлаа тэгээд бас айгаад те би чөтгөрийн хааны эсрэг байлдахгүй. Надад сайн амар хүчтэй хүн олж ир. Би өөртөө тийм хүчтэй юм туслахуудтай болохоос нааш энэ ордонгоос гарахгүй, энэ өрөөнөөс гарахгүй гэд өөрийгөө энэ өрөөндөө цойжилсан. Уул нь Баатар чинь те ямар ч өөртөө олсон хүн болгоныг те өөртөө олцсон цэрэг болгоныг дагуулаад чөтгөрүүдийн эсрэг байлдаа явах хэрэгтэй байхгүй гэсэн чинь та нар надад олигтой хүн олж өгч чадахгүй байна. Тийм болохоор би тэр чөтгөрийн чинь эсрэг тулалдахгүй. Ингээд өрөөнөөс гарахгүй ингээд өрөөндөө амьдралаа гэд бүр өөргөө төгтсөн. Нусан чавтаас. Тэгээ энээс нь болоод хаан те энэ хаанд улсад тэр чөтгөрийн баавнуудыг ялж чадах хэн л вэ? Бүгдийг тэр чөтгөрийн баавыг алхахаар явуулаа гэд ийм зарлиг гаргасан юм билээ л те. Яг үүндээ бол харин энэ дөрвөн охин бол те дөнгөж ингээд адал явдал хайж эхэлж байгаа. Ингээд туршлага ямар ч туршлахгүй. Дөрөв амар томроодсон шүү дээ. Энэ охиныг ингээд дагуулж явах гэдэг нь өдөргээ томроодсон ч гэсэн энэ дөрөв нь ямар ч юм чадваргүй амар сул дорой юм билээ л те. Хамгийн доод зэрэглэлийн одоо адал явдал хайгч гэсэн. Psycho баавгагийн хажууд бид нар тийм амар сул дорой байсан. Тэгээ те ингээд яагаад ч дийлж чадахгүй болохоор та биднэрт ингээд хүч чадлаасаа хайрлаас чи сайн заагаад өгөөч. Тэгм харин манай гол дүр болохоор те нөгөө нэг шидийн чадруудыг яг яаж ашигладгийг мэдэхгүй ш. Зүгээр нөгөө нэг шидийн те харж байгаа л за энэний ашиглагээд шууд ашиглаад байгаа ш. Яг нарийн имийг бол юу ч мэдэхгүй. Тийм болохоор эднэрт тэгээ заахтаа бас ямар ч итгэлгүй. Харин манай Фенерис болохоор амар ууралцсан. Та нар ямар ичтгүү хүүхнүүдээ. Манай мастер руу ингэж их ойртохыг хүснэ гинэ гэд энээс нь болоод харин манай гол дүр болохоор түрүүн би та нарт аяллахаа хамдрагч гэж хэлсэн. Яг үнэндээ бол энэ хүн бол миний эхнэр байгаа юм ба. Би түүнтэй хамт те ямар нэгэн илүү дутуу шуугаан дуулаангүй амар тайван амьдрмаар байна. Таны эхнэр юм уу? Та хоёр чи гэрэлцсэн юм уу? Хоёр хосын дундуур бид нар яаж орж ичих вэ те? Уучлаарай танд саад болсон бол гэд нөгөө дөрвч амар уучлалтгүйгээд ичсэн чинь Фенерис болохоор нөгөө эхнэр гэж хэлүүлсэндээ амар баярлангуйта. Зүгээр юм шүү хайраа. Эднэрт заад сургая л та. Гэ бүр ингээд амар гэрэл цацруулсан суужсэн тийм. Би чиний эхнэр учраас бүхнийг мэднэ. Хоёлаа заасан дээр хаа энэ тэгээд бүр амар сэтгэл өөдрөг болсон. Миний хайрчин амар тийм сайхан сэтгэлтэй мундаг хүн учраас яаж энэ дүрийг орхиж явах вэ те? Би эхнэр чинь болохоор бүхнийг мэднэ гэж бүр амар эхнэр гэдэг дүртэй бүр амар орцсон. Би яг сэтгэлд нь нийцсэн тийм мундаг хүн байж чадхал юм болоо да. Тэгэд нэгэсэндээ манай энэ хоёр бол яг энэ дүрийг үхэх гээл те. Энэ хоёр байхгүйсэн бол ерөнхийдөө энэ дүр бол хоёрын хоёр удаа үхэхээ шахсан шүү дээ. Үхэх гээд ингээд явуулж чадахгүй болж байгаа байхгүй юу? Тэгээд би өөрхөн энэ чадвартаа тийм ч ихтгэлтэй биш ээ
Гэхдээ та нар зүгээр гэвэл чадах ятгаараа зааж өгөө гэсэн чинь нөгөө дөрөв нь болохоор тэгвэл бид нар маш их баярлж байна. Тэгвэл таны ингээд шавнар болёо. Одоос ихтэлж тусалж дэмжиж байгаарэ. Гэхдээ бас нэг гойх юм байна. Энэгээр нэлээд аюултай. Тийм болохоор танай газар руу очиж үзэж болох уу? Өрөөний чи булан байсан ч болно. Бид нар шууд амьдрнаа гэдэг. Бүр очих орончгүй болж сарж байгаа хгүй энэ дөрөв чинь. Гэдэг юм манай гол дүр амар гайхсан чинь Фенрис болохоор зүгээрээ бид нар нилээд өрөөтэй гэдэг. Хөөе хизэд байшинтай болсон бэ. Би бол энэ хоёрыг байшинтай болсныг санахгүй л ах юм. Тэгээд бас ор хүрлцгүй бол хоёулаа хамт нэг орон дээр унтах юм чинь зүгээр штэ гэд. Айл эзэн хоёр нэгээд нэг орон дээр унтах болчихж байгаа байхгүй. Хоёулаа ихнэр нөхрөөд учраас нэг оронд унтах чинь хэвийн үзэгдэл шүү дээ гэд. Айл эзэн Филиог бүр ингээд нөхрөө болох гээд тамга хөдрөө ингээд тавьчихж байгаа байхгүй. Өөрөө ч анзааргүйсэн чи айл эзэн ингээд амьдралынхаа турштай ингээд амьдрах ихнэртэй болж байгаа гэсэн. Ингээд чөтгөрийн хаан руу хэрвээ харуул хэдүүлээ. Ингээд Олимас гээд нэг чөтгөрийн хаанд ингээд илтгэж идэв. Фингарагийн өдөржсэн чөтгөрийн харим Делавез ойд тэг ингээд бүгд ингээд устдаж үгүй басан байна. Маш өндөр түвшний эмчилгээний шийдэ ашиглагдсан байна. Хин нэг нь яав энэ шийдийг ашигласан байх боломжтой гэдэг. Хэлж байгаа үг болгоных завсар няв болсон байна гэдэг ингээд хэлдэг байхгүй юу. Яг уу чөтгөрийн хаантан няан гэдгсэн чинь тийм хүчтэй цэвэршүүлтийн ичэд ашиглах хүн энэ нөхцөлд байна гэж юу? Харицтэй байж боломгүй. Наад хүний чинь ямар ч аргаар хамаагүй барьж авах хэрэгтэй. Ингээд маргааш өглөө сэртэл орныхын хажууд Фенрис ингээд ширтцэн байж идэг. Тэгээ бос жирэнгуутай чи юу хийж байгаа юм бэ гээ асуудал. Бид хоёр чинь гэрэлсэн осож шүү дээ. Иймэрхүү зүйл чинь хэвийн явдал байхгүй юу? Би чамайг ингээд унтчих чинь ингээд ширтсэн гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд Фенрис нь гэрэлсэн отоод учраас тэ хайлцаагаар бүр гүнзгийрүүлээд шууд дараагийн шатандаа оруулахад бэлэн гэж нэг өстө тунхаглаж байгаа байхгүй юу? Гэхдээ Фио болохоор шууд тэ ингээд шууд ийм гүнзгий харилцаанд ор бэлэн биш учраас жоохон татгалздаг. Дараагийн шатанд орохын тулд хоёуланд нь маш олон зүйл хийх ёстой шүү дээ. Шууд ингээд хүүхд хийж болохгүй шүү дээ гэх нэг өстө ингээд тайлбарлаад ятгадаг ба. Хэрвээ ингээд Флио өөр өрөөнд унтах юм бол Балеросо Тэрит одоо энэ хоёрыг яг гэрэлсэн осууд мөн үү биш үү гэж ингээд сэжгэлж эхлэх учраас ингээд нэг өрөөнд унтахаас өөр аргагүй байхгүй юу? Одоо энэ байшинд нь Балеросо Тэрит амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд гүрийж байгаа. Гэхдээ Фенрисийг юу ч зогсоож чадахгүй ингээд өөрөө хүсэл хичээлдээ ингээд баригдаад байсан. Ингээд Фенрисийг цамцын ингээд сөхөд үйжидэл Балерасо орж ирж таардаг. Тэгээд тэрээр хизээч харах ёсгүй байсан зүйлээ харсныхаа дараа маш хурдан хаалгаадаг. Тэгээд ингээм энэ өдрөөс эхэлж манай дөрүүлээ гүнзгий тулааны бэлтгэл хийж эхэлдэг. Бэлтгэл болон сайхнаар өнгөрөхгүй. Гэхдээ мэдээж энд багийн ажиллагаа оруулж одоо манай шийдтэн маань ингэж эмчилж өгч харин манай холын зайнаас харавдаг зүчээний охин маань номсмаар харуулж дэмжиж өгч байна. Гэхдээ л ингээд ийм дөрүүлээр нэ те дийлж чадахгүй байсаар байсан. Тэгээ үүнийг харчаад лээ. За энэ дөрөвч энэ бэлтгэлтэй нэлээд удаан байх нь дээ. Тэгээд энэ дөрөвт ашгүй нэг өөр өөрсдийнх нь өрөөг нь танилцуулж өгдөг. Тэгээ одог бол ерөнхийдөө баг шалан дээр унтчихсэн бэлээ энэ байшингийн. Тэгээ тэрний хараад өрөвдсөн гэж гэх юм уу та те. Энэ дөрөв охинд ингээд өрөө гаргаж өгч байгаа гэсэн. Фенрис орж ирэнгуутаа. За хоол нь боллоо. Та нарын хоолыг бидний хийсэн шүү гэд. Яваад очтол баахан түүхийн махан гэд зүсээ тавьсан байдیں۔ Ширэн дээр. Тэгээ энэ чи ямар төрлийн хоол гэдэг юм бэ гэд. Үнэхээр харь гаргийн хоол шиг харагдаж байна. Гадаад орны хоол шиг харагдаж байна гэд. Мэдээж Фенрис болохоор чон шүү дээ. Тийм болохоор чонууд ч түүхийгээр нь мах иддэг учраас ингээд нэг өөрхөө идэх дуртай хоолоо тавьсан байгаа нь гэсэн. Гэхдээ Флио шууд түүхийгээр нь идэж чадахгүй учраас Фенрист энэ маха чанж үзье гэж санал болгодог. Ингээд Балероос болохоор махыг аваад шууд зууганд иж чанж эхэлдэг. Ингээд түүний ирсэн махаараа ингээд бөөнөрөө нийлж гаад гоё хоол хийсэн гэсэн. Гэхдээ ягаад ч энэ хоол нь Фенрисийн хийсэн хоол шиг биш болохоор тэ ингээд Балероос жоох ингээ атаархаад ингээ бусдад ч гэсэн жоох уурлах маягийн болцсон байна. Тэгээ энэ Балероос болохоор хоол хийхдээ маш сайн л гэсэн үг. Мэдээж энэ язгууртан гэр бүлээс гаралтай болохоор хоол сайн хийж чаддаг юм билэ. Гэхдээ түүний гэр бүл нь нэлээд тэ хүнд нөхцөлийг даван туулсан учраас тогооч могооч хүртэл авч чадахгүй үеуд бас байсан юм билэ. Тэгээ тэр үедээ Балероос хоол хийж исэн гэсэн үг. Үүний дараагаар бүгд ингээ хоолоо хийж эхэлдэг. Фенрис болохоор тэ шууд идэж чадахгүй байсан. Яг тэгвэл ногоо идэж чаддгүй юм билэ. Фенрис ногоон дургу. Гэтэл Флио салат хийсэн байсан болохоор те ногооныхын салатыг нөхрийнхөө ногооны салатыг идэж үзхийг оролцсон. Гэхдээ энэ болохоор сайнаар дуусаагүй. Ингээд нөгөө агенсын зэрлэг хаануудаас илүүг нь нөгөө гүйлдэд тавьж тушаасан. Тэгээд ягаад ч юм те энэ гүйлдийн бүх хүмүүс нь эдгэрлөө амар ширтээдсэн. Энэ зэрлэг хаан бол хүчтэй мангас байх те ингээд хүчтэй мангас учраас энэ яаж дийлсэн бол гэж гайхаад байж байгаа. Ингээд ярилцаа зогсож идэл энэ гүйлдийн нэгэн ажилтан ойртож ирээд арын өрөөлөө очиод ярих юм байна гэд дууддаг. Тэгээд энэ Фенрис болохоор те энэ цаг хугацааг алдахгүйгээр аль болох хурдан хоол хийж сурж ийн одоо энэ Фенрист гайхуулахыг хүсдэг. Тийм болохоор хоолны сургалт хайж эхэлдэг. Ингээд хөөхөн Фенрис янз янзын хоолны туршилт хийж байгаа хооронд манай Флио болохоор чухал яриа ярьж эхэлдэг. Тэгээд түүний энэ одоо хүртэл гаргасан одоо амжилтуудыг хараад энэ гүйлд нь те түүнийг
тушаал дэвшүүлэхээр болж байгаа юм байна. Тэгээд нэгэсдээ одоо баатрын доор ажиллахаар тий хоёрт баатраар одоо тавихаар болж байгаа гэсэн үг. Ингээд жүтгэрийн эзнийг дийлэх элит айрамд одоо илсүүлэхийг хүсэж байгаа гэсэн үг. Манай гол дүр болохоор өөр ертөнцөөс ирсэн учраас яг энэ яриа нь бол тийм ч амар зүрхтэй сонсогдохгүй. Тийм болохоор энэ жүтгэрийн айрамыг дийлэх надад ямар сонирхол алгаа гэхэд энэ санал болгосон юмнууд нь бүгдийг татгалзаад тэгээ гарч ирдэг. Ингээд гараад иртэл Фенрис нэг тий янз бүрийн хувь салхинд ингээд цогцсон юм шиг сүн тэрэлтэн зогсож байсан. Тэгээ түрүүний ярьсанчлан Фенрис нөгөө хоолны сургалтанд очисон боловч тий ягаад ч юм хоол их үйл явц бүгд бүтлгүй болсоор байсан бэ. Алхамдаа ингээд хоол хийх үйл явцанд улам аюултай болсоор байсан болохоор хөөгдөд гараад ирсэн юм байна. Гэхдээ түүний сэтгхүү хүчтэй учраас тий ийм амархан бууж өгөх сонирхолгүй байгаа юм байна. Заавал энэ эр нөхөртөө амттай хоол хийж өгөхийн тулд тэг сэтгэл нэг нь шийдсэн байна. Энэ хооронд манай Хулих Баатар маань тий ордондоо шинэ надлын хувьд хайгч хөлслөх тухай ингээд яриад сууж идэг. Тэгээ нэгэсэндээ бол ингээд октодор хүрээлэгчээ тий дадлал хайгчдаар хөдөлгөөд зүгээр өөрөө ард нь ингээд сууж явах сонирхолтой байгаа гэсэн үг. Тэгээ энэ Хулих Баатарын энэ явдлаас нь болоод манай гол дүр дээр ингээд байн тий зэргүүд ирээд Баатарын доор ажиллаач ээ, Хулих Баатар болооч ээ, Хуйг Баатар болооч ээ гэд ингээд санал болгоод идэг. Тэгээ нэг манай Фенрис бас уралсан тий татгалзаад ах чи энэ хүмүүс яагаад байн ирээд байгаа юм бэ гэдэг энэ саруу марууг нь харалтаа энэ гар марын нүд мүдийн чихэн босцсныг харалтаа энэ чонны нүг ар нурууны үс нь босдсон шүү дээ яг тэр шиг ингээд босцсон. Дөрдөө итгэцээ хөөрхөн. Тэгээ филе болохоор эдгээр чи зүгээр л одоо надад мэдээ хүргэж ирж байгаа хүмүүс шүү дээ. Яг эдгээр яг намайг авч явахыг хүсэж байгаа юм биш шүү дээ. Тэгээд тайлбарлаж эхэлдэг. Болоосон болохоор тий ферми охин байсан гэсэн шүү дээ. Тийм болохоор ингээд аж ахуй эрхэлж ногоо могоо тарьж эхэлсэн байдаг. Тэгээ энэ ногоо тарих ажлаас болоод цэргийн бэлтгэлээ цаашлуулад байгаа гэсэн үг. Нэгсэндээ шалтгаан болгоод байгаа гэсэн үг ногоо тарихаараа. Харин манай харваач охин болохоор харах бэлтгэлээ хийсээр байгаа. Ном сумаар харвдаг учраас ингээд харах гад орлоодсон боловч ингээд муу харвдаг. Тэгээ ингээд амтан агнах гэдэг ингээд ан ийх гэсэн чинь хитрхи хөөрхөн болохоор нь алж чадахгүй байгаа гэдэг. Энэ гурван нүдтэй дахиад юу н хөөрхөн байд юм бэ? Ямар амар эмиг хөөрхөн гэдэг юм бэ? Ингээд Фенрис те түүнийг ингээд бэлтгэлийн үргэлжлүүлэхийн тулд ятгасаар байдаг. Энэ оронд Бана болохоор ядарч унтлаа ингээд шидийнхэн бэлтгэлийг хийсээр байсан. Харин Филео болохоор түүнд туслахын тулд те ид шидийн их хэсэг ийм бүгж хийж өгдөг. Тэгээ энэ бүгжийн ачаар манай шидэн маань илүү шидэ хүчтэй ур дүнтэй ашиглаж чаддаг болох болно. Гэхдээ бүгжөө зүөх мөчтөө Бана маань эргэлздэг. Аль хурундаа зүөх вэ гэд гэрэлтийн хурундаа зүөх үү нөгөө хурундаа зүөх үү ингээд маш их эргэлздэг. Үүнийг нь Фенрис араас нь харж байгаа та те. Ягаад чи над хурундаа бүгжээ зүөх гээд байгаа юм бэ гэдэг. Хосуудын хурундаа бүгжөө зүөх гээд байна. Яг энэ үед болохоор Балероос тусламж гуйдаг. Яг бол тэр энэ мангастай тулалцаад баг ялагдах гээд байгаа болохоор тусламж гуйсан байдаг. Харин Фенрис болохоор тохиж шишингута. Филеогийн анхаарлыг эднэр рүү сарниулахгүй тул очоод энэ мангасыг алцдаг. Та нарыг би дахиж манай нөхрийн анхаарлыг татахыг би зөвшөөрөхгүй хардаад байгаа юм байна. Тэгээ ингээ хоол болоод яваад очтол Фенрис дахиад хоол хийсэн байсан. Тэгээд ягаад ч юм өмнөх хооллоос нь ялгаатай энэ хооллууд нь те идэж болохоор юм шиг харагдаж байсан. Тэгээд Фенрис маань те үнэхээр хичээсээр байсан байлээ. Нөхөртөө ингээ хоолоо амсуулахын тулд амар те сэтгэлээсээ хичээж байсан. Тэгээд энэ явдалтай бас те энэ хоолны газрын нэлээ олон удаа шатаасан, дэлбэлсэн бэ. Одоо энэ хоолнд ч одоо дэлбэрэх бодис байхгүй үстэй. Яхаараа энэ тэгээ дэлбэрээд идэв те. Ингээ ярилцчих хооронд нь те ой модноос гаднаас нь ингээ нэг амтай ажиглаж яадаг нууцаар харж яадаг. Тэгээд энэ Фенрисийг олж харангуйта эн чинь бидний айж балмагддаг байсан нэг чөтгөр мөн биш те. Энэ ягаад ингээ хүмүүстэй хамт байж байгаа юм бэ гэл гайхаад ингээ ажиглаа байжсэн чинь удахгүй одоо учир шалгаан тайлагдах болно. Ягаад гэвэл түүний ард Фенрис ирээд зогссон байдаг. Ингээд уулаас те эднэрийг нууцаар ажиглаж байгааг мэдчихэн гутаа дагуулад ирдэг. Филео болохоор те аянд нь цай аялж өгдөг. Фенрис болохоор энэ уулаасыг те өрлөггүй зочин болохоор жоохон дургүй байсан. Тэгээд уулаас ч гэсэн те ингээд хөлс нь гойж амар айцсан байсан. Тэгээд шууд энэ уулаасаас те яг юу болсон юм бэ? Яагаад над дээр ирсэн юм бэ гэд асуудаг. Тэгсэн харин нөгөө чөтгөрийн эзэн те эднэрийг ажилуулахын тулд энэ уулсыг илгээсэн гэж хэлдэг. Тэг яагаад энд ингээд байж байгаа юм бэ? Фенрис чи юу хийж байгаа юм бэ гэдгсэн чинь нөгөө Фенрис нь болохоор бүр ингээд хайр дурлалаа атсан те ингээд бүр айлгүй охин шиг өөргөө ингээд тайлбарладаг. Би ингээд эр нөхөртэйгээ ингээд ад жаргалтай амьдарч байгаа гэхэд тэгсэн чинь уулс болохоор ингээд амар шоконд орцсон. Юу ингээд ийм хурдан те гэрлэн гэдэг одоо тэг ингээд хайр дурлалаа автсан те бүр арай л толгойд нь буухгүй байгаа байхгүй юу. Нөгөө нэг амар хүчтэй Фенрис чинь тэгээд юу хүнтэй гэрэлж мэрэлцсэн байгаа юм бэ. Тэгээ бас нэг хачиралтай юм нь болохоор энэ Филеогод энэ хүн байхгүй юу одоо хүн нь шүү дээ. Тэгээд яагаад Фенрисээс айхгүй байгаа юм бэ? Тэ энэ уулс нь болохоор бүр хөлс баасан гойж гот ингээд айгаа үйж хахад энэ хүн биш дээ. Тэ чөтгөртэй ингээд ямар ч юм болоогүй юм шиг юм яриад сууж байгааг нь гайхаад ингээд ажиглаад идэг. Тэгээд янз янзын чадруудыг ингээд ажиглах гад тэ статусыг ингээд хардаг. Тэгээд уулс болохоор Делевозо яагаад тэнд байсан бүх мангасууд арчигдаж хайсан тухай одоо ярьдаг. Филео болохоор санангуудаа өө тийштэй би тэрийг чи одоо эхний эрс өдрөө тэр огч цэвэршүүлээ хийсэн шүү дээ гэд. Тэгээ хэлдэг. Нэгсэнд одоо тэнд чөтгөрийн маш том айран байсан байхгүй юу? Тэр айрмын
одоо Филио өөрөө мэдэхгүй те мэдэхгүй ингээд бүгдийг нарчаа хийсэн гэсэн үг. Тэгээ энийг сонсчод уулс болохоор чи үнэхээр тэр ойг цэвэршүүлсэн юм бол Феррил болон түүний армийг арчиж хайсан хүн байх нэ. Тэгэхээр энэ хүн чинь Фенрисийн ахыг алсан хүн байх нэ гэд одоо энэ уулс нь өөртөө итгэж чадахгүй ингээд бүр амар гайхаад хэл ашгардаг. Тэгээ түүнийг нь өөрийн ахыг алсан хүнтэй гэрэлсэн байх шүү дээ гэд хэлдэг. Харин Фенрис болохоор чи амаа татаад өгөхгүй юу гэд бүр амар ууралсан заяа. Миний нөхрийн эсрэг ийм балаа юм ярихаа болохгүй юу гэд ингээд амар ууралсан. Нөхөртэй л хайртай. Тэгээ Фенрис болохоор нэгэсэндээ тэ энэ манай ахыг алсан байна уу өөр хэнийг алсан байна уу надад ямар ч хамаагүй. Хамгийн гол нь тав энэ Флио хамгийн чухал. Угаасаа энэ Фенрис анханасаа те ийм амар хүчтэй шийдтэн болохоор энэ ойг цэвэршүүлсэн гэдгийг мэдчихсэн. Нэгэсэндээ нахын алсан гэдгийг анханасаа Флиог мэдчихсэн. Гэхдээ чухал одоо нэг ойлголт юм билий. Одоо энэ чонон энэ чөтгөрийн чонон энэ төрөлтнүүд болохоор те дайнд хөл нэр төрийн хэрэг гэж үздэг. Тэгээд ийм хүчтэй хүн алуулсан учраас ах нь бол те ингээд харамсах зүйл бол байхгүй. Би ахыхаа өдөөс бол харамсах юм байхгүй. Би ч гэсэн түүнд ялагдсан болохоор те би түүний одоо хүчээр л ингээд амьд байгаа гэсэн үг. Тэгээ тийм болохоор энэ зүйл чинь бол надад ямар ч хамаагүй. Өгсөн хүн амьтныг босгож ирэхсэнд нь бас амар уурладаг. Тэгээд энэ хоёрын учрлыг хэрвээ та нар санах юм бол те хин ч хэнийгээ ч ингээд алж болох ингээд зөндөө мөчүүд байсан боловч алаагүй. Тэгээд энэ нь бол нэг нэгэндээ дурлах ингээд шалтгаан болсон. Тэгээд энэ Флио бол тийм хязгааргүй хүч чадалтай юм хүнд тэгээд Фенрис багаагаар дурлж эхэлсэн гэсэн үг. Тэгээ мэдээж Фенрист бол те түүний ахыг алсан ямар ч хамааралгүй байж болно. Гэхдээ тэднийг нууцаар ажиглаж байсан манай дөрөвт болохоор маш их чухал байсан. Ягаад гэвэл тэд нар дөнгөж сая энэ чөтгөрүүдтэй хамт байгаа гэдгийг мэдлээ шүү дээ. Чөтгөрийн одоо нохой те Фенрис болон уулс эдэртэй хамт байгаа гэдгийг мэдж авлаа гэсэн үг. Хамгийн ихэнд те эднэрийг алхаа шахсан чөтгөрийн нохой бол Фенрис гэдгийг олж мэдээд манай шидтэн бол хөтлөөж очирсан. Харин нөгөө хоёр маань болохоор нэг их цочирдоогүй юм шиг байлээ. Харин уулс болохоор те энэ Флиог харангуйта нэлийн том дайсан гэж үздэг. Тэгээ тийм болохоор маш болгоомжтой харьцдаг адүнтэй. Үнэхээр чи миний бодож байгаа тийм хүчтэй хүн юм бол надад тулалдаадах. Тэгээ хоёулаа хүчээ үзье гэд халз тулаанд дууддаг. Гэтэ Фенрис бол мэдээж энэ зүгээр өнгөрөхгүй. Одоо муур нохоо хоёрыг ингээд зодон болох гээд ээждэг. Тэгээ Флио болохоор дундуур нь ингээ ороод те. Энд чинь бол Флиогийн халз тулаан тийм болохоор Флио тултахаар болдгоо. Энэ халз тулаанд болохоор шид хэрэглэхийг зөвшөөрдөг. Тийм болохоор энэ хоёр маань бол тэгээ бүх шидээ ашиглах боломжтой гэсэн үг. Тэгээ эхний дайралтаа хэрэглэсэн боловч тэрийг хормын дотор ницааж хайдаг. Тэгэн гутаа агаар дээр ингээд бүр нам гацаадаг тий. Энэ шидээр ингээд нам гацаадаг. Улсыг тэгэн гут ус бууж өгөөд тэгээд нөгөө дөрөвтэй чинь болохоор чухал яриа яшхаарладаг. Тэгээд одоо бүх хүннээ дэлгэж байгаа гэсэн үг. Одоо эдгээр Рэй гэж нэлцүүлсэн. Тэгээд Фенрис болохоор та нарт хэлсэн чөтгөрийн нохой байгаамаа. Тэгээд надтай амьдарч байгаа. Тэгээд хүмүүст хор хөнөөл хүрэхгүй. Тэгээд нөгөө Валерасо энэ хэд болохоор шууд тий хаант усад мэддэгдэх хэвээр бол энэ чөтгөрийн нохой ингээд хамт байгаа гэдгийг. Гэхдээ бүтэн сарын турш тэгээ хамт байгаа. Тэгээ тусалж нэгээ тусалж дэмжээ тий. Энэ бүх үйл явдлыг мартахаар шийддэг. Харин уулс болохоор зүгээр нэг бууж өгөөгүй. Лууны айрамтайгаа буцаж ирдэг. Уул нь Флиогоос айх ёстой байсан чинь одоо ингээ улам тэг ингээ байлдахад ирж байгаа гэсэн үг. Харин Флио болохоор энэ ийм анх удаага луу харсан болохоор маш их гайхаа тий. Энд чинь луунууд юм уу? Би анх удаага луу харж ин ямар мундаг юм бэ? Йоо ямар сүртэй юм бэ гэж гал малыг хараад. Гэхдээ шидэ ашиглаад ингээ бүх луунуудыг аянганд нэргүүлээд алчдаг. Чөтгөрийн арми хамгийн хүчтэй арми ингээд хормын дотор чансан гөрөв болж хувирсан. Үнийг хараад бусад луунууд ч гэсэн дутаж эхэлсэн. Улус болохоор энэ чөтгөрийн хааны бүр хамгийн ийм хүчтэй армиг лууны армиг штэ. Яаж ингэж нэг ийм хүн дийлж чаддаг байна гэд бүр өөртөө ч итгэхгүй ингээ гайхдаг. Харин манай булчинлагын ээж болохоор те Блосsom болохоор энэ одоо энэ луунуудыг алж те Dragon Slayer гэсэн тайтл яаж авах вэ? Авч болох уу гэд ингээ асуудаг л да. Тэгс Флио нэрээ тэгж болно штэ. Үзээд алдъя гэд хадуураа ингээ шууд луулуу харуулаа шидтэл одоо манай Флио болохоор те энэ бүүстлэг тийм шид хэрэглээд одоо шууд лууг ингээ алах хэмжээний ингээ бүүст хийж өгөөд тэгсэн чинь ингээ лууг алаад манай Блосsom болохоор Dragon Slayer гэсэн ийм одоо тайталтай болж байгаа гэсэн үг. Тэсэн чинь бүх охтууд ингээ гайхаад бүр хатаархаад манай Балеросо болохоор энэ дундаас нь хамгийн их хатаархсан нь яагаад гэвэл энэ тайтлыг авсан бол тий үүний статус яаж өндөр хөгжих байсныг мэдэж гэнэ үгээд. Одоо энэ одоо бүх үйл явдлыг манай чөтгөрийн хаан маань үдсэн тэгээ харсан болохоор тий яаж ингээд миний армиг ингээд эсэргүүцэх юм хүчтэй хүн байж чаддаг байна гэд тий. Одоо энэ бас энэ урагч байна гэд урагчийн хойноос бас тий хөөцөлтөхөр болдог. Одоо урагч нь одоо манай Фенрис. Одоо энэ Blossom болохоор тийм яаж энэ Dragon Slayer гэсэн тайлтай болсныгаа бусдаа ингээ гайхлаа гэж яхад Балерас болохоор төр зөрөг одоо ингээд явахаар болдог. Чөтгөр мангас алхаар ингээд явдаг. Шалтгаантай яагаад гэвэл Blossom-ы Dragon Slayer гэсэн тайтл яаж авсныг те ингээд тайлтай болсонд нь ингээд амар их атаархаад Балеросогийн гэр бүл болохоор ингээд те
амар доошо унтсан гээ язгууртан байхгүй ингээд хүч чадлаа алдсан язгууртан байхгүй. Тэгээд хэрвээ энэ Балеросо энэ Dragon Slayer гэсэн тайлтай болсон бол өөрөх нь гэр бүл нь тэр жигтэй ингээд буцаага аврагдах нэр хүндтэй болох боломжтой байтал одоо ингээд энэ боломж алдцсан. Тэгээд ингээд бүр өөрөө ирэхгүй ингээд дотроосоо бүр ингээд шаналаад уйлаад тэг гэр бүлээ аварч чадах боломж үйтэл ингээд алдсантаа ингээд маш их шаналдаг. Тэгээ ингээд явж байтал ингээд нэг хүнтэй таардаг энэ ой дотор. Тэгээ энэ хүн ингээд сэжигтэй байсан болохоор те ингээд энэ ой дотор юм сэжигтэй хүн явж байгаа юм чи өөргөө хин гэдгээр хэлээд гэх гээд манай хосуудын холбоотой хүн нөө юу хүн бэ гэдэг ингээд асуудаг. Тэгээ энэ сэжигтэй хүн нь болохоор би бол Fenrisтэй холбоотой хүн байгаамаа. Fenris-ийг гэрүүлийн хүн байгаамаа гэдэгсдэг. Одоо Fenris гэдэг энэ бүгд чөтгөр гэдгийг мэдсэн байгаа. Тэгээд одоо Fenris-ийн гэрүүлийн хүн гэхээр чи бол мэдээж чөтгөрийн талын хүн байна гэд асуудаг. Чи энд яг юу хийхээр ирсэн бэ гэд. Тэгж асуухад одоо энэ сэжигтэй хүн болохоор би энэ зүгээр ярилцахаар ирсэн юм аа. Одоо тэгээ энэ хосуудтай ярилцахаар ирсэн юм аа гэдэг. Тэгээд энэ хариулт нь хүлээж аваад манай Балеросо сэлмээ буцаад хөөндөө хийдэг. Тэгээд энэний дараа болохоор Fenris хоёр хурж ирдэг. Тэгээд та холоос энэ одоо энэ Балеросог ажиглаж байсан билээ. Энэ юу хүнтэй ингэ яриад байгаа юм бол гэд тэгсэн чинь статусыг харангуутаа энэ хүн нь болохоор чөтгөрийн эзэн байсан байж таарж байгаа байхгүй. Чөтгөрийн хаан байсан байж таарж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай Балеросо болохоор мангар зөрөгтэй явж чингуудаа чи хэн бэ? Юу хүн бэ? тэргээд тэ бүр ингэ цагт шалгаагаад ингэ юм асууж масуугаад дарамтанд оруулаад тэ ийм байсан. Тэгээд Балеросо чөтгөрийн эзний өдөөс ингэснийгээ мэдэнгуудаа бүрстэ шоконд ороод нам зогсдог. За ингээ манай хоёр болохоор гэрлэг очиход бол яг энэ чөтгөрийн эзэнтэй ингээ таардаг. Тэгээд Fenris болохоор юу ийгээд манай гэрийн гадаа зогсож байгаа юм бэ? Яг ямар учраар ирсэн бэ гэд Fenris болохоор жоохон уурлаад байдаг. Тэгээ харин Филе болохоор шууд санаа зовлтгүй орж цай уу мó гэд одоо энэ хоёрыг дагуулад орж байгаа гэсэн. Бас нэг гайхсан юм нь болохоор Балеросо яг орж ирж таардаг. Тэгээ Балеросо гэдэг ингээ таарлтангуудаа те энэ Балеросо яаж энэ эмхтэй те өөрөөс нь огт цочихгүй өөрөөс нь огт айхгүй би ч чөтгөрийн эзэн шүүтэй чөтгөрийн эзнээс эзний өмнө тэгээд ингээд огт айхгүй ингээд ийм зөрөгтэй байж чаддаг байна гэд Балеросог амар гайхдаг. Балеросо болохоор харин дотроо болохоор те айл эзэн бүр ингээд чөтгөрийн эзэн гэдгийг мэддэг болсноос хойш айгаа зачиртаад бүр ингээд шоконд орсон. За ингээд яриа эхэлдэг. Тэгээд Fenris болохоор өөрийгөө те чөтгөрийн хаан тусдуу явах ямар сонирхолгүй байгаа гэдгээ чөтгөрийн эзэнт хэлдэг. Тэгээд нэг мууран охиныг зодож явуулсны төлөө өшөө авахж ирсэн бол бид нэр хариуг нь бол сайн барь шүү гэд хэлдэг. Харин чөтгөрийн эзэн болохоор те муу санаа надад байхгүй би зүгээр энд ярилцахаар ирсэн юм аа. Харин Филеог болохоор те өөрхөн чөтгөрийн айрамдаа илсүүлэхийг одоо хүсдэг те ингээд Филеог манай айрамд илсээч чам шиг юм хүчтэй хүн надад хэрэгтэй байна гэд. Харин Филеог болохоор те дайн тулаанд чи ямар сонирхолгүй энэ бүр альч тал зүнийдч тал чөтгөрийн тал альч талд нь би орох сонирхол надад алгаа. Тэг яг үндэ энэ дайн маань тулаан чи яг юунаас болоод байгааг нь огтхонч мэдэхгүй байгаа гэсэн. Одоо тий ер нь яах гэж энэ дайн тулаанд оролцох юм. Энэ ертөнцийн хүн биш шүү дээ явчин. Өөр ертөнцөөс ирсэн. Тэгээд энэ тулаанд оролцох ер нь шаардлагагүй л гэсэн үг. Тэгээ ингээд чөтгөрийн охинтой тий ингээ их нэртэй болцсон. Тийм болохоор чөтгөрийн талынхныг ойлгодог болцсон. Хүний талынхыг ч гэсэн ойлгодог болцсон. Тийм болохоор нэгэсэндээ энэ дайн тулаанд бол оролцох ямар ч шаардлага байхгүй. Одоо яг яагаад энэ дайн ихснийг хэлдэг 500 жилийн өмнө өөр ертөнцөөс нэг хүн ирээд одоо энэ дайныг эхлүүлсэн гэсэн үг. Өөр ертөнцийн хүн энэ дайныг эхлүүлсэн гэсэн үг. Яг Филе шиг. Тэгээ тэр хүн болохоор те энэ ертөнцөд ирээд чөтгөрийн эзэн болгоод бүр хамгийн хүчтэй чөтгөрийн эзэн болсон. Тэр нэгсэндээ тэр хүч чадал нь бол бас амар хүчтэй байсан болохоор энэ дайн тулаан 500 жил үргэлжилсэн. Тэгээ энэ чөтгөрийн эзэн болохоор би яг ингээд тэ хүн төрөлхтнийг бүгднийг авчиж хаях ямар ч сонирхол байхгүй. Энэ хүмүүсийг өдөрдох ч гэсэн сонирхол байхгүй. Гэхдээ биш те хамгийн чухал нь одоо ингээд эрх чөлөөтэй те амар тайван амьдрахыг хүсчээд л одоо энэ хүмүүс нь те энэ чөтгөрүүдийг ингээд алж хидаад байгаа болохоор зүгээр зогсож чадахгүй байгаа гэд бүр ингээд амар хүчтэй ааврагаар хүмүүс энэ манай Филеодрийг сүрдүүлдэг. Чөтгөрийн эзэн ч гэсэн те амар тайван амьдрахыг хүссэн боловч энэ хүмүүс чөтгөрүүдийг ингэж үзий яддаг. Тэг чөтгөрүүд лөө ингэж дайраад байгаа болохоор зүгээр сууж чадахгүй ингээд дайныг ингээд өргөжлүүлж байгаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ ингээд амар хүчтэй аавраа ингээд гаргаж яхад Балеросо болохоор бүр ингээд ухаан санаа нь бүр ингээд сарнцсан бүр ингээ ухаан алдсан баг тий шоконд орсон байж идэг. Тэгээ чөтгөрийн эзэн энэ хүчтэй аавраагаар бол энэ Филеог тий ингээ цочрооч өөрийнх нь үгэнд нь ингээ оруулахыг одоо нэгсэнтэй орлож байгаа гэсэн үг. Тэгтэл Филе болохоор ямар ч юм айсан шинжгүй ингээ ямар ч цочрсон шинжгүй зөв зөвөр ингээ суугаад идэг. Тэгээд чөтгөрийн эзэн болохоор тайвшрангуудаа инээгээ тий ёо миний ингээ энэ хүчтэй аавраанд ингээ зөв зөвөр айхгүй ингээ сууж чаддаг ийм хүмүүстэй анх удаа таарч байна. Үнэхээр энэ хүмүүс мундаг юм аа гэдэл. Тэгээд энэ чөтгөрийн эзэн болохоор би дуусаагүй. Тэгэхдээ буцаж ирнэ
одоо энэ Белеросод амар анхаарал хандуулдаг те энэ жигдрэц энэ Белеросо гэдэг энэ охин ямар амар чалгатай охин бэ надаас огт айсангүй шүү гэд найзууд нь орж ирээд ингээд Белеросог ингээд анхаарлыг ингээд сарниулах гээд орлоод боловч Белерос аль эзэн суугаагаараа ингээ ухаан алдсан. Жигдрийн эзэн болохоор Белеросог те ямар зоригтой юм бэ гэж бодож идэл. Белеросо болохоор айл эзэн бүр анхнаасаа ухаан алдсан. Бүр шоконд орцсон. Энэ нүдэн нээлттэй боловч ингээ ухаан алдсан байгаа гэсэн үг. Тэгээ маргааш нь Белеросо ингээ сэрээд шокноосоо гараад ингээ ашгүй нэг юм босоод ирээд те. Галтгуулуу ортол жигдрийн эзэн дахиад сууж идэв юм аа. Жигдрийн эзэн ингээд одоо хоол моолноос нь идэлцээ. Флио энэ Фенрис хоёртой тухтаа ингээд юм ярьсан шигээ гэж сууж идэв. Белеросо юу вэ? Хоол ундаас ширэндээ суугаад идэрээ гэд тэгсэн чинь Белеросо болохоор үгүй би гарах ажилтай гарах алхах хэрэгтэй салхинд гэд Белеросог бүр үнэндээ л шоконд оруулж байгаа юм аа. Бэлтгэлээ хийх хэрэгтэй байна гэл бүглээнийх бэлтгэл рүү амар гүг явдаг. Манай охтууд ингээд фермийнхаа ажлыг хийж байгаа хооронд бас одоо жигдрийн эзэн дундуур нь явж таардаг. Тэгтэл Белеросо гэрлэгөө гүйж ордог. Одоо жигдрийн эзнээс юм л бол цутаагаад идэг. За ингээд нэгэн житгэр ингээд байнгын очиод байгааг хаан мэдсэн тий энэ яа юу житгэр одоо филиог нэг дагаад байгаа юм бэ филио ч бид нартэй нэгдэхийг хүсгүй байсан шүү дээ тэгээд энэ житгэртэй үрдэл нийлээд байгаа энэ одоо яг ямар учиртай юм бэ житгэртэй хувилдаад байгаа юм шүү гэд дайрахаар айран бэлэн байдалд оруулдаг харин гүнж болохоор тий хэрвээ бид нар тэр филиолоо дайрах юм бол филио бол шууд 100% гарцаагүй житгэрүүдтэй нэгдэх болно шүү дээ бид нар филиог өөрсдийнхээ талаас алдчихжээ шүү дээ гэхэд зүгээр хэдүүлээ ярьцгаая л да очиж зүгээр ярьцгаая гэж шийддэг. Харин хаан болохоор энэ охиноо болохоор тэнэг юм аа гэд галтгоондоо байвал таарна идэр гэд тэгж хэлдэг. Харин нөгөө хуурамч баатар ч болохоор хаан руу явж чингуудаа би тэр флётэй чинь очиж ярья. Одоо надаа айрмаа өгөө. Би очиж тэр мүү флётэй чинь ярилцаад үзье тэгдэг. Харин маргааш өгдөө нь болохоор флё болохоор сайхан галтгоондоо ингэ суугаад бижидэг. Харин ингээд Фенрис болохоор хөөрхөн ингээд цухалзаад энэ тэрүүгээр нүдэн цухалзаад ингээд хөөрхөн хараад бижидэг. Флио болохоор ингээд амар гүн бодолд автцсан. Энэ чөтгөрүүдийг бол яг үндэ бол муу хүмүүс гэж бодохгүй байна гээл яг хэнийг нь муу хэнийх нь талд орохоо ингээд эргэлзээд бижидэг. Ингээд манай зүчээний охин дуудахаар нь гараад очтол нөгөө нэг хөлг баатарцсан ирсэн. Бүхэлд ингээ айрамтай амар хүмүүсийн айрамтай ингээ ирсэн. Ятгахаар ирсэн байдгаа. Ятгах гэж энэ баг хүчээр авч явах гэдэг нь шүү дээ. Тэгээ та нар энэ одоо Фенрисийн зогсож байгаа барил нардаа. Та нар энэ поузыг бол мэдэн те. Энэ поуз бол хамгийн дийлдүү, хамгийн амар кунфу хааслын агуу шиг болчихжээ л эцэг. Та нарын одоо Фенрисийг хардаг юм амар үзэсгэлэнтэй охин шиг юм имиж ч устгамааргүй байна л да. Тэгтээ айл эзэн бүр ингээд кунфу хааслын бүр нөгөө дийлдүү чулуу шиг охин болжээ. За ингээд энэ анимыг ингээд дуусгаж байна. Тэгэхэд одоо оруулмаар байгаа хэсэг байгаа хгүй та нар тэрж өгмөр байгаа амар гоё хэсэг байгаа хгүй тэрийг уул нь ярьж өгмөр нь тэрийг ярихын тулд уул нь би энэ анимыг ингээд сонгож авч ярьж байгаа хгүй уул нь данс тэгээд үнэхээр багтахгүй байна. Тэгээд дараагийн парт орох байх гэж бодож байна. Тэгээд тэр хэсгийг заавал оруулмаар байна. За тэгэхээр дараагийн парт дээр бол амар сонирхолтой. Манай гол дүр өөрийнх нь характераа эвдэж те. Та нар энэ манай гол дүрийг ингээд нэг жаргацсан ингээд ийм байдаг л нэг залуу гэж бодож байгаа бол характераа эвдэж гарч ирнэ манай Фенрис бас амар их характер девелопмент хийн. Бид нэр ингээд Фенрис ингээд амар ядратай ингээд охин шиг ингээд байнга нэлурдаг юм охин шиг байдаг бол одоо яг тэр хэсэг дээр бол Фенрис биднэрт ямар чухал байсан. Яг ямар үн цэнтэй байсныг ийм ойлгуулах мөч ирнэ. Тэгээд энэ мөчөөс болоод энэ анимыг одоо хүмүүс амар үзэж эхэлж байгаа. Тэгээд энэ сизны энэ жилийн бүр хамгийн гоё аниме гэж хүмүүс бүр ингээд цээж дэлтэн хашгирцгаагаад байгаа. Тэгээд тэр хэсгийг бол оруулмаар байна. Тэгэхээр дараагийн парт дээр оруулна гэж найдаж байна. Хэрвээ дараагийн парт гаргаж чадвал энэ байдлаар гаргаж чадах нь үгүй юу. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр бай. 誰にでも優しくしない